зарим нэгэн гишүүд бас тодорхой ойлголтыг өргөх нь зүйтэй гэж бодож байна. 2017 оноос хойш 5 удаагийн өөрчлөлтөөр дээрээс нь төсвийн тухай хуулийн баталгад хэд хэдэн өөрчлөлтөөр нийтдээ 8 удаагийн өөрчлөлтөөр гол нь 2020 оны 12 сарын 6-ны өдөр батлагдсан нутгийн Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар энэ нутгийн удирдах ёсонд бол маш их хүчтэй халдсан. Энэгээр бол урд нь багийн иргэд өөрийнхөө нутаг дэвсгэр дээр уул уурхаан хайгуулын болон ашиглалтын арга хэмжээ явуулахад багийн иргэдийн 50% цуглуулад 50-аас дээш хувийг цуглуулад 50-аас дээш хувийн саналаар тухайн баг дээр уул уурхаан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн тохиолдолд зөвшөөрлийг олгодог байсан. Тэгээ энийг бол бүгдийг байхгүй болгосон. Өнөөдөр бол багийн иргэд ерөөсөө энэ уул уурхаан лиценз авахд бол ямарваа нэгэн нөлөөгүй болсон. Нутгийн иргэд тэндээ өөрийнхөө мянган жилийн туршид хадгалж ирсэн тэр өг дээдсийнхаа нутаг дээр сайхан амьдрах, мал ахуйгаа адгуулад амьдрах тэр боломжийг нь хааж хэлсэн юм аа. Энэ бол маш том ноцтой хохирлыг Монголын ард түмэнд авчирсан. Тэгээ зарим нэгэн гишүүд бас өөрсдөө энэ хууль яагаад ингэж батлагдсныг нь мэдэхгүйгээр энэ хууль нь өөрөөр тэр нутгийн удирдах ёснд халдсан тэр Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчихгүйгээр орж ирэх байхгүй да. Тийм учраас зарим нэгэн жоохон асуудал байж магадгүй. Тэрнийг хилцүүлгийн явцад засах ёстой. Хамгийн гол нь энэ нутгийн удирдах ёсонд багийн иргэдийн эрхэнд 7 удаагийн хуулийн өөрчлөлтөөр нийтдээ 20 гаруй эрхийг авч тэдний эрхийг юу ч болгосон ийм л хуулийн өөрчлөлтүүдийг өнгөрсөн 8 жилийн туршид хийсэн шүү гэдгийг бас энэ зарим гишүүдэд бас энэ парламент сууж энэ хуулиудыг бүгдэн дээр нь эсэргүүцэж тэр багийн иргэдийн төлөө тэмцэжсэн хүнийхээ хувьд бол би хариуцлагатайгаа хэлье гэж бодож байна.